Хэвлэл мэдээлэл бол өөрөө нэг олон нийтийн санаа бодлыг хяндаг, удирддаг хамгийн хүчтэй хэрэгсэл учраас энэ телевизүүдэд төр бүр юм давуу байдал, хит давуу байдал олгож, монопол байдал өгч штэ. Яагаад гэвэл төр яаж оршин тогтнодгоо, улс төрчид яаж оршин тогтнодгоо гэхээр тэднийг сурчилдаг энэ PR-ын дамжуулдаг хэвлэл мэдээлэл нөгөө талдаа хууль хүчний байгууллагууд л байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар арилжааны 18 телевизэд бид нэр сар болгон 2500-аас 3500 төгрөг төлж байгаа. Иргэд энийгээ төлдөгийгч одоо дийлэх нь бол мэдээлэлгүй байдаг. 18 телевизэнд хувийн эзэнтэй ашигын төлөө ийм компани. Тэгээ энэ 18 телевизэд Монголын одоо 760 мянган айл өрхийн 82% нь төлбөрийг сар болгон төлж байгаа. Innovation, Sky Media, DTH зэрэг одоо энэ кабелийн сувгуудаар дамжуулаад нийт дүнгээр үзэх юм бол жилдээ 20-30 тэрбум төгрөг. Нэг телевизэд сардаа нэг 100 орчим сая төгрөг дунджаар хойрлогддог гэсэн мэдээлэл байгаа. Энэ бол би халаасны хулгай гэж харж. Ягаад биднээс зөвшөөрлгүйгээр ягаад иргэдээс ингэж дээрэмдэж авч байгаа юм. Ерөөсөө иргэд одоо шудраг хөрсөлтөй эрэлтшийн төлөө газарт маш их гомдол гаргадаг юм бэл. Ягаад би аваагүй үйлчлэгээнийхээ төлбөрийг төлөөд байгаа юм бэ гэж. Хүн ингээ үздэггүй телевизүүд байхад, баг нэрийн ч мэдэхгүй телевиз байхад яагаад би тэднэрт төлбөр төлөөд байгаа юм. Олон улсад бол бусад оронд зөвхөн олон нийтийн радио телевизэд хураамж төлдөг ийм жишг байна. Арилжааны ашигын төлөө компаниудад бид нэр төлбөр төлөх ийм жишг байхгүй. Энэний цаана бизнест төрд маш их нөлөөтэй хүмүүс байгаа учраас зөвхөн өөрсдийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг тусгай ийм давуу эрх хуулиар дамжуулан авсан байна гэж одоо мэрэгчлэлт нөө судлаачид шүүмжилж байгаа юм аа. Тэгээ 18 телевиз нь бол Монголын телевизүүдийн холбоо гэдэг ийм төрийн бус байгууллагаар нэгдсэн зохион байгуулалтанд ороод за ингээ лоббидж байгаа энэ хуулийг батлуулсан. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулинд Монголын телевизүүдийн холбоо гэдэг төрийн бус байгууллагыг нэр зааж оруулсан. Ийм тохиолдол байгаагүй өмнө 3 жил хэрэгжиж байна. Нэг ч удаа тайлан аудитын мэдээ гаргаагүй. Эргээд төлбөрийнхөө хариуд одоо төрийг магтан дуулах, эрх мэдэлд үйлчлэх ийм одоо дэд бүтц PR, масс тарих угаалтын одоо хэрэгсэл болцоо гэж судлаач шүүмжилдэг. Ингээд давуу байдлаа ашиглаад улс төрийн нөлөөгөө ашиглаад ингээд жишээ нь төрийн бус байгууллагууд ийм хураамжууд аваад эхлүүл цаашдаа юу болох вэ? Энэ жишгээр Монголын морин спорт баяжтай холбоо хураамж авдаг бол яг нийт малчтаасаа. Гэх мэтээр энэ бол маш тийм аюултай хортой жишээ. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг өөрчилж иргэдийг ийм төлбөр төлөхгүй болгох ийм одоо нийтийн өргөдлийг санаачилсан.